Сайн байцгаана уу? Амита тарацах тавтан барил. Өнөөдөр бид бүхэн таны талаар тэр хүн юу мэдэрч бодож байна вэ гэдэг тийм сонголттой бичлэг хийх болно. За 3 сонголттой. Та энэ хүү бичлэгний доорх гарчиг дээр дараад more гэдэг хэсэг дээр дарах юм бол минутын хэдвэр файл вэ гэдгийг сонгоод тэгээд минут нь гарч ирэх хэрэгтэй байгаа. За хамгийн түрүүнд ягаан өнгө, дараа нь ногоон өнгө, тэгээ улаан өнгө гэсэн сонголтоор та сонголтоо хийгээд хэрвээ ягааныг сонгол эхний хийг нь, ногооныг сонгол дараачих нь, улааныг сонгол гурав дахь гэд ингээд бичлэгээ хүлээн авч үзээрэй. Аль өнгө нь таныг татчихин, аль лаан таныг дуудаж байгаа юм шиг санагдаж байна. Анхны ерөн сонголтоороо бараг явчихдээ шүү. За ингээд бичлэгээ хүлээн авч үзээрэй. За хамгийн түрүүнд ягаанлаа сонгосноор нь ягаанлаа сонгосон хүмүүстээ Spirit Junkie, Alice in Wonderland-ийн Tarot Wonderland гэсэн ийм хөзрөөр мэдлэх болно. За таны талаар юу мэдэрч байна вэ? Юу бодож байна вэ? Юу хэлмээр байгаа зүйл юу байна вэ? За эхлээд энэ хүний талаар мэдээллүүд авъя. За энэ хүн жоохон нэг тийм шийдэмгий бус. Жоохон ч биш, нэлээд шийдэмгий бус. Тэгээ ингээд хүнд үгүй гэж хэлж чаддаггүй ч юм уу. Ер нь айгүй тийм шийдэх ёстой, бодох ёстой юм айгүй ихтэй хүн байна. Тэгээд жоохон амбицгүй, алсын амбицгүй ингээ өдөр тутмын наад захын юм дээр л анхаарч ажиллаж амьдардаг ийм төрлийн хүн. Тэгээд ер нь өөрийгөө сонголт хийх ёстой гэдгийг мэдээд байгаа. Одоо ирээдүйд би яах вэ? Юу хүсэх вэ? Энэ харилцаан дээр ч гэсэн ер нь яах ёстой болоо ч юм уу. Ер нь хайр дурлал гэж юу юм? Тэр тал дээр ийм ер нь сайн бодол хийгээд сонголт хийгээд тэр зүйлийнхаа төлөө тэмүүлж амьдрах ёстой гэдгийг бол мэддэг юм байна. За гэхдээ энэ хүн ингээд саяхныг хүртэл яасан, саяхныг хүртэл их бодож явдаг байсан, хийдэг байсан янз бүрийн муу зуршлууд үйлддэг байсан ямар нэгэн тэр нэг юм цикл тэрийгэ саяхан ингээд дуусгаж байгаа. Амжилттай дуусгасан байна. Энэ хүний хувьд энэ тэр хийсэн энэхүү циклд төгсгөл тавьж байгаа нь маш юм чухал ач холбогдолтой өөрөөрөө бахархуйц юм зүйл болж өнгөрчээ. Тэгээд нэг одоо л энийг дуусгасан болохоор одооноос яг ингээд за алсад би яах ёстой вэ? Уурдах юмаа зэгцэлчлээ. Одоо яах ёстой вэ гэж яг дөнгөж бодол хийлж эхэлж байгаа ийм төрлийн хүн байна. За хайр дурлал дээр бол бас л суралцах юм нэлээд их ер нь хайр гэж яг юу юм? Би ер нь хүнд дурлахаараа ямар болдгийг гэх мэт тиймэрхүү зүйл дээр өөрийгөө сайн толдож амжаагүй, тийх боломж ч олдоогүй тийм айгүй их. Тийм болохоор одоос айгүй мэдээлэл аваад өөрийгөө иймэрхүү зүйл дээр ямар хандлагатай байдаг вэ гэдгийг бас мэдхийг их хүсэж байгаа төрлийн хүн байна. За та өөрөө болохоор энд айгүй тийм энэ хүн дээр айхтар юм өндөр стандарт тавихгүйгээр ингээд ямар ч гэсэн яах вэ? Таниад үзье, мэдээд үзье, харьцаад үзье гэсэн айгүй юм эерэг. Тэгээд юм нэг юм цэцэрлэгийн хүүхдүүд нэгэндээ татагддаг шиг яг амар юм гинэн хонгор байдлаар хандж ийн. Нэх ингээд цааш энэ хүн одоо энэ хүн төвөгчүүл яах вэ? Дараа нь ингүүл яах вэ гэж хит их юм бодохгүйгээр
таас өөрөө ингэж хандж байгаа юм хандлага бас харагдаж байна. За та хоёр бол за энэ харилцаан дээр бол ер нь айгүй шийдэмгий шууд ярилцаад хин чинь ингээд үгээ зайлгаад байхгүй. Тэг ингээд сайн ярилцаал нэг руу жоохон тэмүүлсэн тэгмээрэн ингээ амаараа энийг илэрхийлж байвал ерөнхийдөө хиндээ ийм тэгш байдлаар хандаж чадна буюу та тэр хүн тодорхой хэмжээгээр сэтгэл гаргасан цаг хугацаа гаргасан бол яг тэрийгэ буцааж авдаг ч юм уу яг тэр хэмжээгээрээ сэтгэлээ буцааж авдаг ийм тэгш ийм айгу харилцаа харагдаж байна одоогийн байдлаар. За тэгвэл цаашид яах вэ? Энэ хүн яг өөрийн чинь талаар юу бодож мэдэрч байна вэ? За ерөнхий харилцаан дээр юм байгаа юм бол одоо яг энэ харилцаан дээр өөрсдийн харилцаан дээр юу мэдэрч байна вэ гэсэн чинь ингээд өөрийг чинь айгүй юм гинөө хонгор юм хаалттай биш байгаа нэг өөрийгөө нууж хаахгүй ингэж илэрхийлээд өөрийгөө танд ингээд мэдүүлээд ингэж байгаа нь энэ хүнд таалагдж байгаа ч гэсэн бас айгүй өмнөөс ч жоохон айс хийдэг гэх юм уу ингээд яагаад намайг би энэ хүнийг ингээд ашиглаж болно штэ. Энэ хүнээс би хэрэгтэй юм аваад явчих болно штэ. Өөрийг чинь үгээгүй хоосон болгоод хаяавч болно штэ. Гэтэ энэ хүн тэгж чадахгүй байгаа юм л да. Би тэгж чадахгүй гэд хүн чанар нь зулхаагаад байгаа гэх юм. Тэгээд та болохоор таны зүгээс болохоор нэг тийм энэ хүнтэй яг хуу тэрийгээ та мэдж байгаа би өөрийгөө ингээд баг энэ хүнд ингээд энэ хүн хүсвэл таны өөрийг чи ашиглаж болохоор ингээд өөртөө ашигтай байдлыг эргүүлж болохоор байтал тэгхгүй байхаа гэдэгт бас жоохон итгэсхийгээд тэгээ ер нь ингээд заавал ийм байх ёстой, тийм байх ёстой. Заавал бусад хүмүүс шиг ийм байх ёстой гэж ингэж тэмцэхээс амар залхсан. Энэ удаа ерөөсөө ингэж тэмцмээргүй байгаа. Зүгээр л өөрийнхөө байгаа л зүгээр л энэ нөхрөө өсөрмээр байгаа. Энэ адал явдлыг өөрөө мэдэрч үзмээр байгаа гэсэн дүр зураг харагдаж байна. За энэ хүн таныг нэлээд юм за энэ хүн таныг бас огт гомдоогаагүй ч юм уу бас арай биш. Эсвэл ингээд гомдоочих юм болов уу гэд ирээдүйн цаг дээрээс хараад дэж болно. Ямар ч тач баярлуулахаасаа илүү гомдоос нь арай их байгаад байна л та. Эсвэл өөрийгөө би энэ хүнийг илүү гомдооч баха гэсэн нэг тийм өнцгөөс хараад тэгээд өөрийг чинь энээс илүү гоё хүмүүс өөрөөс нь илүү гоё хүмүүстэй уулзаад гоё нөхөрлөөд амар гоё юм харилцаанд ороосоо гэж хүсэж байгаа тэгж боддог тэгж итгэдэг тэг ингээд өөрийгөө ерөөсөө энэ дунд хамтдаа ингээд гоё нарийд зингэж байгаа жаргалтай байгаа хүмүүс дунд өөрийгөө энэ хүн дунд нь байгаа гэж ерөөсөө тэгж харахгүй л юм л та. Өөрийгөө амар юм царай муутай хаан шиг хаан биш ч юм уу ингээд гоё өгмөр байгаа юм аа өгч чадахгүй ч юм уу. Тийм ерөөсөө танд гоё үг хэлээл сэтгэл гаргахаас өөр зүйл энэ хүн танд өгч чадахгүй байгаад байгаа юм. Энд ерөөсөө юм 3D буюу одоо эд хөрөнгө яг юм баттай цаг танд ингээд доктортойгоор цаг хугацаагаа гаргах гэсэн тийм дүр зураг ерөөсөө байхгүй байна л та. Тийм болохоор ингээд ирээдүйн цаг дээр ч юм уу эсвэл одоо потенциал байдлаар яг энэ харилцаанд бол яг юм ирээдүйд гоё болно, ингэн нуруулна, баяжуулна гэсэн юм ерөөсөө харагдахгүй байна. Энэ хүний яг одоо энэ хүний өнцгөөс харж байгаа байдал бодлоод гэх юм бол. Тэгвэл яах ёстой юм бэ? За хүссэн үсээгүй одоо ингээ урсгалаараа явж байгаад ер нь айгүй айхтар юм. Өдийг хүртэл та хоёр дундаа гоё босгосон харилцаа чинь айгүй тийм
юунд орно. Гинт тийм нуралтанд, уналтанд нөгөө ширээ чинь гинт ингээ эргээд юм одоо байгаа нөхцөл байдал шал эсэргээрээ эргэх нэг тийм үйл явдал болно гинтийн байдлаар. За энэ гэхдээ эргээр нөлөөлнө танай харилцаанд чинь. Танд юм уу эсвэл таны харилцаанд айгүй эргээр дундын харилцаанд нь эсвэл яг өөрт хувь хүнд чинь эргээр ирэх юм боломжтой. За ер нь бол энэ хүн юуг хойшин тавиад исэн юм бэ гэдгийг амар ухаарна. Энэ хүн улмал ингээл хүслээд хойшин дараал. Улмал ингээл би дийлэхгүй хаа, би чадахгүй хаа. Хүсээд байгаа ч гэсэн би энийг чадахгүй хаа, дийлэхгүй хаа гэл ингээ хойшин тавих тусам таныг эсрэгээрээ яг өөртөөгөө эсрэгээр ингэж толдож харж байгаа юм уу. Энэ хүн ямар хүчтэй юм бэ? Энэ хүн ямар төвчээртэй юм бэ? Би яагаад ийм байж чадахгүй юм бэ? Гэсэн өнцгөр. Гэтэ ингээд улам татагдана. Таны энэ шин чанарыг хараад энэ хүн ингээ улам л аимхай жижигхэн ийм мэрэгч амтан шиг үүдэл гаргах тусам та улам л хүчтэй, улам л төвчээртэй гэдгийг баталж харуулад байна. За ер нь яг яах ёстой юм бэ гэдэг дээр энээс илүү дэлгэрэнгүй уншаад хэрэггүй гэж бодож байна. Та өөрөө шийдэх байх. Ер нь бол та өөртөө хүссэн бүхнээ өгч чаддаг. Өөрийнхөө хаана нь байж чаддаг. Энэ нь цаг хугацаа мөнгөн дээр, санхүүгийн тал дээр хэлж ин л та. Та өөртөө авъя гэсэн юм авчдаг, бусдад өгье гэснээ өгчдөг. Цаг хугацаа юм humаа сайн менеж хийдэг юм амар мачуур хүн байгаад байна. Тэнгүүт энэ хүн энэ тал дээр сурах юм айгүй их байгаа ч юм уу. Энэ хүн өөр юм дээр, өөр өнцгөөс одоо өөрийгөө илэрхийлэх, хүслээ сонсох, ирээдүйн хүсэл зорилгоо тодорхойлох гэх мэт өөр зүйлүүд дээр ажиллах шаардлагатай байна л да. Тийм болохоор яг одоо болон ойрын хугацаанд энэ хүнээс бол хүссэн шиг чинь тэгж юм гоё 100% нэг сэтгэлээ гаргаж болох үед тийм бодит байдал үүсэх маш хол хэцүү байна гэж гарч ирж байна. За ингээд за яг юу за шууд таарна энэ хүн танд хэлмээр байгаа залгаад байгаа үгс юу вэ? Одоо айгүйх хэл хүүгээ хойшин татдаг, амаа барьдаг төрлийн хүн байгаад байна шүү дээ. Тэгвэл энэ хүн юу хэлгээд чадахгүй байна вэ? Залгаад байна вэ? Таны магадгүй энэ бичлэгээр сонсох ёстой, мэдэх ёстой зүйл юу байна вэ? Өөрийг чинь тэрвэрмээр байна. Өөрт чинь хүрмээр байна. They're waiting for you. Надаас илүү мундаг хүмүүс зөндөө байна. Тэд нар чамайг хүлээж байгаа гэж энэ хоёр энэ дүр зурагт илэрхийлж байгаа зүйл давхиж гарч ирж байна. Maybe магадгүй би чиний хүссэн юмыг өгч чадах байх. Магадгүй. Гэтэ айгүй саарл өнгөтэй болохоор энд ийм гал цаг байхгүй амар ихтгэлгүй ингэж хэлж юм л та. Би чамайг сандгаа, чи намайг сандаггүй гэсэн байна. За сүүлийн мессеж. I left you because you told me to. За та энэ хүнд нэг бол аль хэдийн ингэж яваач дээ гэд хэлсэн. Чи үнэхээр тэгж хүсээд эсвэл чадахгүй гэж байгаа л дээ яваа гэд хэлсэн бол энэ хүн дээ явцсан. Эсвэл одоо та яг ингэж аман дээр чи ингэж гарч ирээд байгаа ингэж чи ингэ өгөхгүй гэж байгаа юм бол чадахгүй гэж байгаа юм бол болж болно шүү дээ. Өмнө нь бас нэг жоохон гомдоцсон юм байгаадсэн шүү дээ. Өөрийн таныг гомдоцсон. Тэгээд ер нь гай удахгүй гээл
нэг ингээл таны гэсэн энэ харилцаа гэсэн нэг юм шунал мунал төрөөд дайраад байгаа юм бол энэ хүнд ерөөсөө алга. Тэгээд ер нь яваа болоо гэвэл шууд амар дуулууртайгаар явчихаар л эсвэл аль хэдийн явцсан хүн байна. За танд ямар шүү зөвлөгөө өгч юм бэ? When I lead from a place of love, people respect me. Та бол амар гоё хайраар бэлгсэн хүн байна. Бусдад ч тэр өөртөө ч тэр тэгээд энэ хайраараа ингээд бусдыг манлайлаад ингээд өөрийнхөөрөө бусдыг хайрлаад ингээд явхаар хүмүүс өөрийг чинь яалтчгүй ингээд хүндэлдэг ээ. Тэгээд одоо энэ хүн та хоёрын харилцаанд зөвхөн хүндлэл гэдэг зүйл айгүй гарч ирэх юм уу да. Та хоёр харьцаа болцсон ч юм уу эсвэл болгож байгаа байвал одоо та эцэст нь энэ харилцаа, энэ connection-аас холбоос үлбэнээс юу үлдээж дуусгая гэвэл хүндлэл гэдэг зүйл үлдээж дуусч байна. За баярлалаа. Ингээд танд амжилт хүсье. Дахин like and subscribe тэ. За баяртай амжилт хүсье. Дараа дахин ирээрэй. Ингээд ногооныг сонгосон хүмүүдэд сонсогч энэ өдрийн минь төрний за бүгдээрээ таны талаар тэр хүн юу мэдэрч байна, юу бодож байна вэ? За таны талаар юу гэж бодож байна вэ гэх юм бол айгүй тийм таныг айгүй төвчээргүй тэгээд доктортойгоор нэг юмыг өргөжлүүлж хийж чаддаггүй гэдэг. За нэг талаараа шууд үйлдэлийг хийж болно. Нөгөө талаараа болохоор одоо энэ хүнд гаргаж байгаа цаг хугацаа ер нь цаг хугацаа мөнгө төгрөг санхүү. Ер нь яг уулзалтах нь айгүй докторгүй байна. Таныг гээд ингээ уулзъя, учрыг хамт болцъё гингүү та завгүй боломжгүй гэд ингээд цаанаасаа юм болоод байна гэсэн мэн. За ингээ уулзъя, учрыг гээд байгаа нь өөрөө бас таны талаар айгүй та угаасаа айгүй таныг сониучрахад байгаа тэнгүүд та уулзаж учрахгүй ингээд байгаа тэнгүүд улмал сониучрахад улмал ингээд улмал хойноос нь гүнмээр санагдуулам ийм хариу үйлдэлийн хүн мэдрээд бодоод байна. За гэхдээ ингээд өөрсдийгөө бол нэлээд юм хамтраад айгүй байж болохоор айгүй сайн зохицохоор гэж боддог. Өөрийг чи ялангуяа айгүй тийм мундаг бусдаа ингээд тааруулаад харьцдаг. Тааруулаад харьцсан ч юм. Уучраа болоод ингээд харьцдаг. Ер нь айгүй тэгж тийм зожиг можиг бол хичнээн ингээд бултаад яваад байгаа ч гэсэн зожиг гэж бол бас бодохгүй байгаа юм байна. Тэгээд нэлээд анхааралтай нэлээд нэг юмд аягүй сайн анхаарлаа төвлөрүүлээ тэрнийхээ төлөө ингэж урагш явдаг хүн гэж үздэг. Гэхдээ нэг тийм юм нуугаад байгаа юм өөрийг чинь таныг бол аягүй ингэж жоохон аягүй юм карьер мэрээр мөнгө санхүү тэгээд одоо аливаа юмд аягүй шийдэн бие хандаж чаддаг ч гэсэн юм нуугаад байгаа юм шиг нэг л ууг нь айгүй бустай айгүй зохицол сайт ингээд уучраа олцдог юм мундаг хүн хэрнээ энэ хүнд жоохон хүүтэн хандаад байгаа юм шиг санагдаад байна. Жоохон юм хүүтэн мөр өгöd байгаа. Тэгээ өөртөө ч надад яг тийм уламжлалт байдлаар бол харьцаад хэрэггүй гэдгийг л ойлгоод байгаа юм байна л да. Одоо жишээ нь яг тэдэн удаа болцоод тэгж гаднаас нь барих ч юм уу тэгж ингэж агаад
За нэг 3 сарын дотор харьцаж байгаа баг үерхчих байх ч юм уу. Ерөөсөө тийм бол алгаа. Энэ хүн тантай ингээд угаасаа доктортой уулзахгүй ингээд байгаа болохоор таас хитрхийн юм нааштай үйлдэл гарахгүй байгаа болохоор энэ хүн бас айгүй тантай харьцах нь энэ хүнд айгүй тийм яг юм хүмүүстэй өмнө харьцахад ингэжсэн тэгжсэн яг л ийм байдлаар явагддаг. Хайр сэтгэл угаасаа л ийм хүнтэй уурах ер нь нэг иймэрхүү үнтэй амьдрах ер нь юм хүү гэсэн тэр зүйлийг нэлээд ингэж өөрөөр бодох шаардлагатай байна. Хайрцагнаасаа би гарах ёстой юм байна. Юмс яг нэгэн хэвэн байдгүй юм байна гэсэн тийм бодол төрүүлээд байгаа гэж байна. За таны талаар юу гэж мэдэрч байна вэ гэвэл ер нь бол маш их хүсэмжилж байна. Өөртөө чинь учирснараа маш том юм боломж гарч ирж байна. Өөрийг чинь хөөх, өөртөө чинь байх, тэр тусмаа гэр бүл болох ч юм уу одоо ер нь жинхнээсээ юм serious тийм харилцаантай байхыг бол хүсэж байгаа. Өөрийгөө ч тийм боломжтой гэж үзэж байна. Гэхдээ нэг хит доглоод яг ингээд хурдан байх гад энэ хүн бас хүсээд байна. Гэхдээ яг үндэ бодит адил дээр тийм байж болохгүй. Тийм байж чадахгүй байгаа. Тэгээ үүнтэйгээс эвлэрэх гээд яг би яг ямар хурдаар энэ хүнтэй харьцах ёстой юм бэ? Би ямар хурдаар энэ хүнд үйл хийх ёстой юм болоо? Ямар давтамжтай чатлах вэ? Хизээ ямар давтамжтай уулзаж учирч яах вэ? Хизээ болцъё гэж асуувал зүгээр вэ ч юм уу? Айгуу тэр хурдан дээр болон давтамжин дээр жоохон учрыг олохгүй бол гайхаад л байна. За тэгээд гаднаас үйлдэл нь өөрийнхөө сэтгэлээ илэрхийлж гин үү гэвэл бас тийм сайн илэрхийлж чадахгүй байгаа л даа. Энэ хүн өөрөө бас айгүй тийм өөрөг хариуцлагатай. Өөрийг чинь завгүй гэхээс гадна өөрөө бас айгүй стресстэй, өөрөг хариуцлага нэлээд өндөр юм хийгээд байгаа. Тэгээд тийм болохоор өөрөө бас амар яарч чадахгүй. Яарах сэтгэл байгаач яарах боломжгүй байгаад байгаа. Тэгээд энэ нь одоо гэр оронтой холбоотой асуудал байж болно. За түнчлэн тийм гэр бүлд нь айгүй тийм нэлээд хэцүү асуудлууд гарч ирсэн байна. Тэгээ өөрөө ингээд өөртөө ашиггүй байдлаар гэрийнхэндээ туслаад байгаа. Гэрийнхэндээ ийм сайн сэтгэл гаргаад байгаа. Гэтэ ерөөсөө хүсэж байгаа үр дүн гэр бүлийн харилцаан дээр хүсэж байгаа үр дүн гарахгүй байгаа. Тэрийг мэдж байгаа ч гэсэн оролцохгүй гэж бас чадахгүй байгаа бололтой. За одоо тэгвэл зөвлөгөө байдлаар яг бас чулуухан өнцгөр энэ хүн яг юу танд хэлмээр байна вэ? Хэлж чадахгүй байна вэ? Гэдгийг хэдүүлээ харцгаая. Би хэлсэн бол хэлсэн. Яг хэлсэн үгээ яг тэр утгаар нь л хэлсэн. Өөрийгөө чинь амар үзгэлэнтэй тэгээд би яагаад өөрчилж хэрэгтэй юм бол гэж тэгж айгуу боддог. Та энэ хүнийг ямар нэг юм болохоор ярьдаг ч юм уу, заалгадаг ч юм, бичдэг ч юм уу. Ингээд өгөөч, тэгээд өгөөч гэж изуудаа байгаа бол энэ хүн тэр болгонд нь айгу өөрийгөө таны доогор айгу мэдэрдэг. Тийм үзгэлэнтэй хахад яагаад би гэж тээ. Надаар яг цаан бодож юм. Гэр ер нь юм завгүй стрессын донд өөрийг чинь бас жоохон
эротик байдлаар бодож исэн тохиолдол байгаа. Сэтгэлээ сонсооч гэсэн байна. Чи яаж одоо 3 сар уулзахгүй байя. 2 сар уулзахгүй байя. Сардаа ядаж нэг уулзчих яаж. Бусад хүмүүсийн өнцгөөс амар хол уулзж байгаа юм шиг санагдах боловч хэрвээ чамд зүгээр гэвэл би тэгсэн ч болно. Би яасан ч болно. Чи юу намайг тийм романтик өнцгөөс хард юм уу? Надтай холбоо бариач. Таныг ялангуяа хүнээс жоохон муу зөвлөгөө авсан энэ харилцаа, энэ хүнтэй харьцах тал дээр ч юм уу. Тэгээд өөрийг чинь алдмааргүй байна гэсэн байна. За. Зөвлөгөө байдлаар нэг хөрхөн ганц 2 хүнээр зөвлөцье. Би бусдад үйлчлэх дуртай. Би бусдад үйлчлснээр би өөрийнхөө зорилгот хүрэх тэр замыг маань илүү онгорхой цэвэрхэн болгож өгдөг. Би бусдад үйлчлснээр, бусдад тус хүргэснээр миний зорилго ч гэсэн аг бүтнэ гэж энэ хүн аягүй боддог юм байна. Өөр чинь аягүй тус хүргэжсэн юм болов бас гэрийнхэндээ бас нэлээд ийм боны ажил шиг өөртөө ашиггүй ч гэсэн энэ хүмүүс нь хийж өгöd байгаа гэдэг утгаараа энэ хөзөр бууж ах шиг байна. За өөрийгөө бол энэ хүн бас айгүй зүүн савингаас сонсдог юм байна. Яаж исэн ч би зүүн савингаа дагаж лээвэл намайг зүг зам руу хөтлөж байгаа. Тийм болохоор өөрийн чинь тал дээр өөрлөө чинь тэмүүлж байгаа ч гэсэн энэ хүн бас зүүн савингаа дагаад ингээд тэмүүлж байна. Би өөрийнхөө биеийг хөдлөхөөрөө за энэ бол яг би ингээд нэг өөр хүн дээр тэр хүн дээр таны бодоод байгаа хүн дээр ингээд зөвлөгөөний хөзөр суулцлаа. Энэ болохоор яг танд зориулсан үзэр болтой. Би бие хөдлөхөөр би илүү хүчтэй, илүү цэвэр ариун, илүү хүч чадалтай болж байгаа тийм мэдрэмж авдаг. Тэгэхээр таныг ууланд гардаг ч юм уу, алхах ч юм уу, гүйдэх ч юм уу. За тэгээд хасгал хөдөлгөөн хийдэг ч юм уу. Бие хөдлөхөд ажил хийж байгааг чинь хийлж болно л доо. Ингэх тусам та ингээд сүнсээрээ биеэрээ ч тэр ингээд үргэлж ашгаа хүртэж идэг. Мэнэ. За тэгээд таныг өөртөө холбогдохыг хүлээж байгаа юм байна. Таны талаарыг итгэлтэй байгаа юм байна. Та ингээд жоохон холдоод ингээд санаа зовоод наа мартсан болов ч юм уу. Би одоо ингэмээрэн тэгмээрэн өөртөө чинь тийм ойрхон уйлсмаар байна гэх болгонд нь тэр хийх юм хүсээд байгаа болов гэж санаа зовж байгаа бол тэгэх шаардлагагүй. Энэ хүнд улмал догтлол авчирч байгаа. Тэгээ өөрийг чинь бодсоор байгаа. Та хоёр маш юм зохимжтой байж болохоор харагдаж байна. За, амжилт хүсье. Баярлалаа. За, улаанлаа сонгосон эрхэм хүндэт үзэгч, сонсогчдод энэ өдрийн мэд хүргэе. За, таны талаар юу мэдэрч, юуг бодож байна вэ? Талаар бүгдээрээ мэргэлэн харцгаая. За, таны талаар бол маш юм мэдрэмж бол маш өндөр байна. Бүрийн гэр бүл болмоор байна. Хамаг юмаа зориулмаар байна. Эсвэл аль хэдийн зориулсан байгаа ч юм. Бүр ингээ хамтдаа байгаад юм жаргах, маш их жаргалтай. Тэгээ гэр бүл болох юм хүсэлтэй байгаа гэдгийг илэрхийлсэн байна гэж мэдэрдэг. За гэтээ ингээд нэг том боломжоо айгүй алдсан юм шиг
мэдрээд байна. Энийг ингээд жоохон буруугаар ингэж мэдэрч байгаа илэрхийлэхтэй айгу буруугаар илэрхийлээд байгаа. Айгу сөргөөр илэрхийлээ. Тэгээд жоохон харамсаад байгаа. Энэ харамслаа ууралж уцаарладаг ч юм уу, хэрүүл маргаан болгодог ч юм уу. Тэгээд хийгэндээ ашиггүй юм жижиг сажигм дээр хэрэлдээд тийм болоод байгаа бололтой. За тэгээд энэ хүүдсэр жоохон насан туршиг хүмүүст харуулж болох үзэр болохоор YouTube-ээр харуулж болохгүй. Тэгээд 4 зоос буюу ер нь мөнгөний л асуудал байгаа бололтой. Мөнгөө одоо гэр бүлтэй хангалттай мөнгө төгрөг орлого оруулж ирч чадахгүй байна. Өөрийг чинь хангалттай авч явж чадахгүй байна гэсэн юм маш юм хугарал, өөртөө бутарсан хугарал, харамсал гарч ирж байна. За нөгөө талаас юу бодож байна вэ гэсэн чинь би ерөөсөө хүссэн юм аа өөрөө хийж бүтээх тэр чадвар маань дутаад байна гэж айгүйх бодоод байна. Ингэж өөрийгөө айгүй доошоо хийж бодоод байна. Тэгээд энэ өөрийгөө гэсэн тэр одоо эго буюу би бол ийм хүн гэдэг тэр хүний бол маш их одоо ийм химэлж байгаа гэсэн байна. За тэгээд энэ бодлоо ерөөсөө одоо зэгцлээд те. За би ингээд алдчихлаа. Одоо цаашдаа яах ёстой бэ? Яаж одоо эхнэрээ баярлуулах уу? Гэрээ баярлуулах, гэрийнхнийгаа баярлуулах уу? Гэр бүлээ баярлуулах уу? Найз охиноо баярлуулах уу? Яаж одоо өөрийнхөө баймаар байгаа тэр эр хүн тэр ноён байж болох вэ гэдэг тал дээр одоо ингээд тэдгээр юм муухай харуулсал одоо гонигллаа зайлгаад дараагийн юм руугаа орох хэрэгтэй наа. Гэтэ энэ хүн тийм үйл хийж чадахгүй байна гэсэн байна. За энтэй шууд холбоотой үзэг буулаа. Ерөөсөө ихний алхмаа хийж чадахгүй байна. Би өөрийг чи яаж ч гомдоож исэн одоо ингээ уучлахгүйгээд бит хоёлаа эвлэрээд би ингээ цаашаа энэ хүссэн зүйлээ олохын тулд хүссэн зүйлээ бий болгохын тулд хүссэн өөрийгөө бий болгохын тулд би яаж хийж агаад хөдлөх хэрэгтэй. Одоо байгаа маань болохгүй байна. Тэгвэл юмыг өөрөөр хийх хэрэгтэй гэж тэр галыг хасааж юусаж чадахгүй байна гэсэн байна. За тэгвэл таны өнцгөөс одоо таны өнцгөөс яах ёстой вэ? Тэр хүн бас шууд үгээр гээ хэлж чадахгүй байгаа юм бас юу байна? Харъя. Өөртөө чи ярахаас амар айгаад байна. Хоёлоо өөр хүмүүстэй уулзаж учрах уу? Тэгээд үзэх үү? Эсвэл яг шууд тэгж хэлэхээс за тийм л одоо. Ингэхдээ хийхээс ялаа үйлчлэл хийхээс өмнө сайн бодоод үзье чи. Одоо цаг юм биш байна.
Гэрийн ханд чинь би таалагдахгүй. Би чиний төлөө юу ч хийж би чиний төлөө юу ч хийж чадна. Би зүгээр ярихаасаа айгаад. За дандаа юм цэнхэр хөзөр бууж ийн. Энэ өөрөө цаанаа гунигтай. Тэгээ дээрэс нь ингээд үгээ залгисаар хаад одоо нөгөө цэнхэр чакра нь хоолой чакра маань маш юм эвдэрсэн асуудалтай байгааг бас давхар илэрхийлж байна. Ерөөд энийг гэхдээ шууд хоёлоо боли гэдэг утгаар ойлгохоос илүү зүгээр өөрийгөө тэр одоо олигтой хүн гэж өөрийгөө мэдэрч үзэхгүй харахгүй байгаа болохоор өөртөө чинь юм хангалтгүй гэж мэдрээд тэгээд начигийн балаа хүнтэй байж ийснаа өөр хүнтэй байсан чинь дээр юм шүү гэсэн утгаар бас мэдэрч байгаа тэр мэдрэмжийг харуулж байна. Тэгвэл танд ямар зөвлөгөө ирэх вэ? За ийм юм гоё хөзөртэй. Ийм юм гоё зурагтай хөзөрнүүд болсон байна. Life is a series of constantly shifting cycles. When we resist change, we resist the natural flow of life and create unnecessary stress. Go with the flow, you'll be surprised where it leads. За амьдрал бол ингээд үргэлжийн хөдөлж идэг, өөрчлөгдөж идэг цикл юм аа. Бид нар өөрчлөлтийг зогсоох гээд тэрхүү өөрчлөлтөд тэмцээд байх тусам бид нэр амьдралын байгалийн тэр эргэлттэй тэмцэж байна гэсэн утгаараа бид нэр өөрөө өөрсөндөө хэрэггүй ийм хэцүү стрессийг авчирч идэг. Урсгалаараа явдууд хаашаа чиглүүлж авчирхайг нь хараад та гайх болно гэсэн байна. Тэгээ ийм нөө цикл гэдэг утгаараа ийм бүр Тэгээ одоо ээж агаад нүцгэн мөчөр ээж агаад дэлбэлээд буцаад хагдраад тэгээ үндэс руугаа буцаад ингээд энэ цикл харуулж байна. За та юу ч хийж чадна гэвэл та юу хиймээр байна вэ? Сэтгэл дотор чинь бүхэл хариултууд байна. Бодол дотор ч юм биш. Сэтгэлд ч юм байна. Зүрхэнд чинь байна. Учир нь зүрх бол сэтгэл зүрх гэдэг бол бидний сүнс рүү өндөх тэр хаалга юм аа гэсэн байна. За хэрвээ энэ зөвлөгөө танд биш юм шиг санагдаад байвал нөгөө бодоод байгаа хүнд чинь гэсэн үг шүү. За тэгээ итэг гэсэн байна. Бид нэр альваг хүлээн зөвшөөрснөөр өөрчлөлт ирдэг. Одоо байгаа нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрснөөр тэдгээр зүйлс нь автоматар шууд өөрчлөгдөх болно. Тэгэхээр хүлээн зөвшөөр тэгээд тэгжиж өөрчлөгдөнө гэсэн байна. За шинэ эхлэл. Шинэ наадлын явдал хүлээж байна. Өөрийнхөө мөрөөдлөөр би өнөөдөр амьдрнаа гэж маш гал цогтойгоор дотроосоо асаж бодож тэгж амьдраарай. За ийм гоё зурагтай. Нэг нэгнийгаа шүүмжлэх тусам улмал аз жаргалгүй болсоор л юм. Хайр гэдэг бол нэг нэгнийгаа байгаагаар нь хүлээж авснаар харилцаа чинь ид шидийн гэмээр гайхан гинтийн байдлаар сайхан өөрчлөгдөх болно. За ингээд манай бичлэгийг үзсэн та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье. Баяртай.